Мастер борлуулагч болохын хамгийн сайхан зүйл гэвэл таны орлогод дээд хязгаар гэсэн зүйл байхгүй болох юм аа. Нэгэсэндээ юу хэлээд байгаа юм бэ гэхээр та хэдийн хэмжээний борлуулалтын төдий хэмжээний ашигтай орлоготой ажиллана гэсэн үг. Тийм учраас борлуулагч байна гэдэгт үргэлж суралцаж өөрийгөө хөгжүүлж байх шаардлагатай байгаа юм аа. Тэгэхээр борлуулалтын ажилтны туулдаг 3 үе шат байна. 3 үе шат. За нэгдүгээрт бол суралцах үе шат. Та борлуулалт хийх түүнийг яг яаж хаах уу гэдэгт бол суралцах хэрэгтэй. Ихэнх борлуулалт хийдэг хүмүүс бол борлуулалт хийхийг сурыг гэж түүнд цаг зав гаргадаггүй, түүнд суралцдаггүй байх. Тэр хүмүүсийн философи бол зүгээр л зөнгөөрөө явах. Тийм ээ? Энэ ажиллах уу үгүй юу гэхээ огт шалгаж үзэхгүй. За магадгүй нэг 10 хэрэглэгч орж идэгээс нэг 9 татгалзаад ядаж нэг эерэг хариу өгөх байлгүйдэ гэдэг сэтгэлгээгээр их ханддаг. Ийм сэтгэлгээ бол маш их харагддаг. Тэм учраас яг яаж ажиллах уу гэдэгт өөрийгөө боловсруулж түнд цаг зав гаргах хэрэгтэй юм аа. Хэрвээ та ингэж чадахгүй бол таны ирээдүй бол маш бүрэнхий бүрхэг болно гэсэн үг. Ер нь гэсэндээ та сурахгүй бол улмал урууд нь доошлно л гэсэн санаа юм л та. Тэгэхээр энгийн хүний сэтгэл судлалын үндэс за тэгээ ерөнхий хэл яриа за хэрхэн асуулт асах уу, хэрхэн тухайн хүний хэрэгцээг тодорхойлох уу, хэрхэн хаалт хийх үү гэдэг ерөнхий эрдэмт бол огт суралцдаг. Би та бүхэнд ерөнхийдөө борлуулагч нарыг яг яаж ажилтны үеийг хэлж байгаа юм шүү. За нэг иймэрхүү хандлагаар явал нөгөө хоол яаж хийдгийг мэддэггүй тоогоочтой яг л ижлэх юм байна л та. За тэгэл явандаа сурандаа хүн алдаж байж л сурдаг даа гэх мэт сэтгэл явал таныг огт хол явуулахгүй. Энэ таны цагнч дээр мөнгөнч дээр маш их алдагдaltaй. Тэм учраас та бол суралцах хэрэгтэй. Тэгэхээр эхний шат бол суралцах шат юм аа. За хоёрдугаар шат бол сурсан зүйлээ эзэмших шат. Сурсан зүйлээ эзэмших. Та өөрийн гэсэн дагаж мөрдөх системтэй л болно гэсэн үг л таны гэсэндээ бол. Яг уу ихэнх үедээ та нэг скрипттэй болоод түүнийг цээжлээд яваад ич болно. Цээжлээд. За тэгээд энийг тодорхой хэмжээний дадлага хийгээд ахлаар та тодорхой хэмжээнд сурж эхэлнэ. За тэгээд бусад борлуулагч нартай альсвал салбарын хүмүүстэй за магадгүй хэрэглэгчтэй уулзаж өөрийгөө туршиж үзэж болно. Яг ихэнх хэсэгтээ бол та яг л робот шиг сонсогдно л та. Явцын дунд цаг хугацаа өнгөрөөдөг тусам та илүү туршлагажиж илүү чадварлаг болно гэдэг санаа байна. Хэрвээ та яг байгаагаараа яг л одоо байгаагаараа гараад хэрэглэгчтэй уулзсан бол та нэг л робот шиг сонсогдох нь тодорхой тийм ээ. Тийм учраас та борлуулалтын симуляцийн орчинд бий болгож ирэх ёстой. Тэр нь юу гэсэн юм бэ гэхээр дүрд орж дадлага хийх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр эхлээд суралцсан дараа нь дүрд орж дадлага хийсэн одоо зүгээр л март. Зүгээр л бүх зүйлийг хай зүгээр л март. Та скрипт алижээ өөр юм болгоцсон. Тийм учраас та юм хараад цээжлэх ямар шаардлагагүй гэсэн үг. Нэгсэндээ юу хэлээд байгаа гэхээр та юм хараад унших хэрэг байхгүй. Тэр скрипт алижээ таны биений нэгэн хэсэг болоод танд суурьшчихсан. Та өгүүлбэр хэлэх үед таны өгүүлбэр уушгнаас зүгэл ус шиг урсаж гарч яана л гэсэн үг. Тийм ээ яг л ус шиг. Тийм учраас скрипт гэдэг зүйлийг бол мартаад өөрийнхөө байх хэрэгтэй. Тэгэхээр хүн болгон өөрийн гэсэн борлуулалтыг хаах арга техник байдаг. Таа ч гэсэн бас нэг тийм арга техник суралцж байна л гэсэн үг байна. За тэгээд эхний шат бол суралцах үе шат байна. За суралцах үе шат бол нэг 2-оос 3 сар хамгийн багтаа та бол суралцаад явж явах хэрэгтэй. За хоёрдугаар шат бол сурсан зүйлээ эзэмших шат гэж энэ бол хамгийн чухал шат. Энэ шатн дээр л та багагүй хугацааг зарцуулна. Магадгүй нэг хэдэн жилийн ч юм уу. За танаас тэгээд бас хичээл зүтгэл маш их шаардна. За 3 дугаар үе шат бол та яг л бэлэн болсон бүх зүйлийг мартаад л өөрийнхөө тоглоомд орно л гэсэн үг. Тэм учраас энэ 3 зүйлийг та маш сайн эзэмшиж чадах юм бол та алстаа маш сайн мастер түвшний борлуулагч болж чадна л гэж ойлгох хэрэгтэй юм аа. За тэгээд та бүгдтэй амжилт хүсье.